Улсын стандарт нийцсэн зам дагуу үйлчлэгийн төв болсон байна л гэж зорьсон. Тэгвэл олон улсын үйлчлэгийн төв нийцнэ гэдэг нь өөрөө юу гэсэн стандарт хангах байсан. Олон улсын бүхэн хараад эднийх тийм хэмжээний тогтцол нэвтрүүлсэн компани байх хэрэгтэй гэдэг харахад тэр таних тэмдэг байх хэрэгтэй юм л. Тэгээ тэрийг л авъя гэж зорьсон. Гига Монгол пэйж хуудасаар танд хүрдэг Гига аялал жуулчлал подкаст маань энэ удаа Говьсүмбэр аймгаас та бүхэнд хүрж байна. Бид нар өнөөдөр Говьсүмбэр аймгийн зам дагуу үйлчилгээ эрхэлж байгаа Dream House өртөөний үүсгэн байгуулагч Балармаатаас уулзаж ярилцахаар бүр хаагаас Улаанбаатар хотоос зориод ирлээ. Баярлаа. Бид нарыг бас хүлээж аваад өөрийн энэ их завгүй үедээс гоё туршлагаа хуваалцах гадаас бидэнтэй ярилцж байгаа танд маш их баярлалаа. Зам дагуу үйлчлэгээ эрхлэгчтэй холбоотой хамтраад ингээд ийм сайхан цуврал нэвтрүүлэг эхэлж байгаад бол төлөөх баяртай байгаа. Анхдагч өртөөнд болоод туршлагаасаа хуваалцах чадаа бас баяртай байна. Одоо яг энэ манай подкастаар аялал жуулчлалын тухай. Тэгэхээр яг энэ аялал жуулчлалын маш чухал оролцогч тал. За энэ одоо зам дагуу явж байгаа хүмүүсийн алжаал тайлах, ариун цэврийн байгууламжаар хангах, гараа ариутгаж угаах боломж, амттай хоолоор үйлчлэх. За тэгээ мэдээж хүн болгоны хэрэгцээ кофе, нэг энэ сэргийх боломжийг өгж байгаа. Энэ зам дагуу үйлчлэгээний одоо өнөөгийн байдал, цаашаа хөгжих боломжуудыг бид нар бүр нэлээд юм нухацтай бас ярих цаг уу яалтч хүрсэн байна. Уламжлалаараа л яваад. Монгол хүн гэхээр л модон ойлгох хэвийн юм шиг те. Гэтэл өөрөө хөгжил тэнд байгаад идэг. Тэгэхээр яг одоо танай байгууллага бас энэ олон улсын стандарт хэрэгжүүлсэн гэдгээр бид нар бүр зорж ирсэн байна. Яг гэхдээ өнөөдрийн бид нар яг энэ орж ирсэн байгаа нь 2 3 одоо энэ хид хідэн байгууламжаас бүрдэж байгаа Dream House цогцлбарын өөх хизэнээс эхлэв. Анхдагч бизнес нь юу байж байгаад энэ хэмжээ хүртэл өргөжөө гэдэг миний хувьд аюул сонирхолтой байна. Зөв. Яриагаа хэлье гэж бодож байна. Тий, маш их урт хугацааны түүх байгаа. Тий. Тэртээ 1998 оноос одоо манай компани түүх эхлэлтэй дугуй ингээд цайны газар байдаг гэсэн аахгүй. Тэрийг нөгөө манай хатам аавын төрсөндөө дэлгэргээд ихч маань ажиллаулдаг. Ингээд ах トゥ хоёр ингээд бизнес хийж эхэлсэн. Тэгээ тэр бизнесийг одоо битээр өнөөдөр өвлөж аваад 2002 оноос өвлөж аваад ингээд өнөөдөр хүртэл эхэлж байгаа. Би 1997 онд Говьсүмбэр аймагт 2 дугаар 10 жилийг төгссөн. Тэгээ 2 дугаар 10 жилийг төгсч тэр үед нийгэм бас их хэцүү байлаа шүү дээ. Тэ сургууль орж чадхаг боломжгүй ер нь орохч байсан ч төлбөр мөнгө айгүй төлж чадахгүй юм чин миний одоо гэр бүл нийгэм хэцүү эдийн засаг хэцүү тэр нэг юм хоёр нийгмийн нэг солилцооны үе нэг юм завсрын үе таарад тэгээ 10 төгсөөд сургуульд орч чадаагүй байж исэн чинь нэг өдөр нөгөө дэлгэр эмээ одоо гэж байгаа тэр нөгөө дугуй цайны газар эмээ намайг ажилд авахар манад ирсэн. Тэгээд одоо тэр дугуй цайны газар бол одоо миний анхны ажлын гараа. Тэнд одоо бэлтгэгчээр ажилд орж илаа шүү дээ 1998 онд. Бүр хүүхэд насны багаас туршлага эзэнсэн байх юм шүү дээ. Одоо 10 төгссөн хүүхэд ажилгүй тэр үед ажилч олддоггүй байсан. Тэгээд дэлгэрэгч одоо намааг зорио те ирж исэн тэр одоо их сонголт те миний амьдралын бас эргэлт байсан. Тэгээд тэр тэнд бэлтгэгч хийж ажиллаж байхдаа би одоо хантайгаа танилцаад тэгээд амьдрал эхэлсэн. Одоо амьдралынхаа ханыг бас энэ ажилласаа бас олсон. Тэгээд нэгсэндээ тэр айлын бэр болж орж ирж исэн. Тэгээд бэр болоо цайны газар нь ажиллаад 2 3 жил ажиллаа. Дараа нь дэлгүүрээ нөхөртөөгөө бие дааж ажиллах болоод энэ хугацаанд дэлгэрэгч маань хүүхдүүдээ Улаанбаатар шилжих болоод за энэ хоолны бизнесийг тааш төгнө гээд тэгээд битээр өргөжлүүлээд авч эхэлсэн. Тэгээ ингээд хоолны газрын бизнес маань тэндээс эхлэлтэй. За 7-8 он хүртэл яг хоёлаа цайны газраа дэлгүүртэйгээ хоёуланг нь ажиллуулж явж байгаад сүүлдээ нөгөө бизнесээ ингээд цаашаа үргэлжлүүлж явахдаа зөвхөн дэлгүүрээ хаваад нөгөө хоолны газраа хаагаад ажиллуулахаа байгаад үлдээчихгүй юу. Тэгээд дэлгүүрээ одоо нөгөө өргөтгөөд нөгөө мөрөөдлийнхөө дөрвөлжин байшингууд барай явж явах хугацаанд нөгөө цайны газар гэдэг юугаа хайчаа цаана нэг юм яваадсан байхгүй юу. Нөгөө дэлгэрэгчийн зэмлэл тэгээ нөгөө хүн чинь маш хэтгэж өгсөн тэр нөгөө өвлүүлж өгсөн бизнесийн хайс үлдээсэн надад ийм нэг юм цаан гомдол ч юм уу өөртөө ч юм уу тэ нэг юм тангарах ч юм уу байгаад исэн тий. Тэгээд яг нэг цайны газар нээндээ ажлуудандаа гэд момент нөрөө хизээд харсан гэсэн чинь нөгөө 2007 онд энэ Улаанбаатар чойрын зам ашиглалтанд орж исэн. 2007 онд засмалтай холбогдож исэн анх тий. Тэгээ манай нөхөр тэр үед зам дагаж хөгжил байт юм аа. Ер нь зам дагав юм хийвэл зүгээр гэдэг эрэгтэй хүмүүс чих халж хараатай шүү дээ. Азын хараатай. Тэ бид нар чинь нэг инүүх хэмдэндээ хардаг бол эрэгтэй хүн чих тавар хардаг. Тэр үед нэрээ тийм гээл те
Тэгээд нөхөр нөгөө найз нөхдийнхөө юугаар бас газар судалж хахад яг 2010 онд бид нар яг энэ дээр газар авах боломж олдоод манай чойрын нэг бизнесмен залуу энд газар байна та ярих уу гэд бас энэ газрыг худалдаж авах боломж олдсон. За яг тэгэл тэр боломжийг ашиглаад юу гэж нөгөө мөрөөдлөө нөгөө цаана үлдээдсэн нөгөө дэлгэрэгчид өөх одоо нөгөө бэлэг маань ч юм уу те тэрийг одоо биелүүлэхээр хоёлаа нэг цайны газар нэнэ гэл. За энд бол тэгэл цайны газрын төсөл эхэлсэн те 2010 оноос эхлээд барилга барьж эхэлсэн 3 жил барьсан шүү дээ мөнгө муутай баг суурай нэг дэлгүүрийн хажуугаар ерөөсөө яг үндсэн нөгөө анхны дэлгүүрийн орлогоор ийшээ за одоо нэг суурийн хийн тоосгоор нэг ханы нөрнө гэл нэг хучлтын автан хоччаад нэг жил үнжиж мүнжөөл те нөгөө тухайн үед чинь бас нэг мөнгөтэй биш шүү дээ тэгээ банк гэж бас одоо сайн хөгжөөгүй байсан үед зээлч бас их дүнгээр гардаггүй тэгэж жагаад 3 жил одоо 10 оноос 13 оны 1 сар 11 сар хүртэл ингээд яг төслөө тухайн одоо төсөл гэж байгаа шүү дээ цайны газар төслөө хийсэн. Гэхдээ анхуд одоо амар сүртэй юм хийнэ гэж бодоггүй шүү дээ. Нэг цайны газар нийнэ. Хоол идэх газар л байх. Хоол идэх газар л хийн зам дагав юм чинь хүн хоол идэнэ гээл те. Хоёлаа тэгэж мөрөөдөөл тэр хугацаанд Улаанбаатар руу их явнаа. Энд тэдгийн хоолны газар орно. Туршлага судлаа тий. За тэгэж явж байсан чинь нэг бицэн ч хоёлаа нэг гой ресторануудаар ороод исэн. Тэгэж явж байгаад энд нөгөө зам дагав 2013 оны 11 сард Dream Grill нэртэйгээр ресторан нэртэйгээр одоо ресторанаа нээжсэн. Dream Grill. За тэгэхээр Dream Grill гэдэг нэр нь бас их хүчээр байгаа. Тийм байх. Тий. Тэгээ юу гэдэг нэр өгнө гэдэг чинь айгүй хэцүү юм билээ ш. Зүгээр нэг зоогийн газар ах уу? Одоо нөгөө тухайн үед байсан сансар цайны газар гэдгээр нөхөх үү гээл те. Тэгтэл нөгөө концепцоо бид нар бас тэр үед нөгөө зам дагуу юм өртлөө ресторан нар хийчээд за ресторан гэдэг нэр орох хэвээр гээл. Тэнгүүд урд нь юу байх уу гээл нөгөө Монгол руу ч хөрөвчдөг хүн болгон хараад нэг утга ойлгодог. Тийм гоё богино үг юу аах вэ хайсан. Тэгэж явж жагаад нөгөө манай дүү нар бас хамт бизнес эрхэлж гэсэн. Тэднэртэйгээ ярьж байгаа хэлээ нэг өдөр ер нь танд яг ямар нэр ингээл би ч ингээд за дэлгэрчээд ингэжсэн чинь нэг ингэчих нэг юм цаанд бодол гээл мөрөөдөл ч юм байсан чинь тэгвэл мөрөөдөл чи өөрөө англиар dream тий монголоор мөрөөдөл гэж бас ингээд хөрвж олно. Хүн болгон энэ үгийг хараад бас мэднэ. Тэ хэлэхэд бас айгу богино гээл. Тэгэж бас энэ нэрийг өгчээсэн. Тэгээд Dream Grill нэртэйгээр 2013 оны 11 сард яг энэ стейшнд одоо барил бизнес эхэлж ирсэн. Тий. Тэгээд одоо холын мөрөөдлийг тий тэгээд дэлгэрэгчийн тэр хүслийг тэр хүн ч гэсэн тэр бизнесийг эхлүүлэхдээ хэл юм бодж хийжсэн байгаа шүү дээ тий. Хүмүүсээ сайхан хооллолдог. Тий хооллолдог. Одоо дэлгэр нэмээгээд бол говьсонбөрийнхээ амтахгүй. Тэр үед бол сансар цайны газар, дугуй цайны газар гэдэг бол одоо дугуй дэлгүүр гэдэг нэртэйгээр бол говьсонбөрийн одоо хүмүүсийн олноо танигдсан маш олон хүний түүх бас тэр ингээд юун дотор явж идэг. Учираас тэрийг ингээ өргөжлүүлэх хүссэн. Ингэж одоо бизнес эхэлж байлаа шүү дээ. Энэ гараа маань эхэлж байсан. 13 оноос 17 он хүртэл яг ганц ресторан байгаад исэн. Энэ хугацаанд бас ганц ресторан оршин тогтнох ганцхан хажууд бол одоо юу ч байхгүй шүү. Энэ одооны байдаг байшингууд байхгүй. Рестораны орлогоор. Ганцхан рестораны орлогоор тэгсэн. Тэгээд нөгөө зам дагуу мөртлөө ресторан нээсэн амар захиалах тоолтой. Ресторан биш. Тэгээд нөгөө Dream Grill ресторан захиалах тоол хийсэн нөгөө тэр үед одоо 13 онд одоо хүмүүс ногоо гэж хэрэглэн баг байсан үед бид нар одоо ресторан тэгээ айгүй сүртэй үнэтэй ногоотой их үнэтэй менютэй их олон төрлийн хоолтой тийм юу хийжсэн. Тэгээ хэдийгээр өөрсдөө мөрөдлөөр хийсэн байхгүй нөгөө бизнесээ. Ямар ч үсэд орон нутагт маш гоё зүйлийг хүмүүст гоё өгье гэж бодож хийсэн. Улаанбаатартаа хөгжлийг энэ бас олж байгаа хэлж. Ерөөсөө зорилго урийн тухайн үед хотын хөгжлийг хөдөө нэртэйгээр гарч ирж байсан. Яг тэгсэн. Тэгсэн чинь асуудал тулгараад бизнест ямар асуудал тулгарсан гэсэн чинь нөгөө гол хэрэглэгч маань орон нутаг гэхээсээ илүү замын хүмүүс байгаад байсан. Тэгээд тэр тухайн үед зах зээлийн судалгаан бодлогыг хийж мэдэхгүй л эхэлсэн байх гэдэг байгаа байхгүй юу тий. Их л гоё хийн буюу өөрийн мөрөөдлөөр гэсэн. Тэгсэн чинь 13-аас 17 онд одоо ганцхан зам дээр ганцхан хоолны газар тэсэж байна гэдэг нь бол олон бэрхшээлтэй тулсан юм. Нэгдүгüүрх нь нөгөө хэрэглэгчийн хүлээлттэй шүү дээ. Одоо нөгөө төргөн шургаа үйлчилж чадахгүй захиалах тоол чинь 30-аас 40 минут. За нэг автобус хүн ирээд одоо 40 хоол захиалж ийн гэдэг одоо энэ ч одоо захиалгаар 40 хоол яг газар дээр шууд хийн. Тэгээд энэ баг галтгоонд чинь дайм болно. Хэрэглэгч зөөгч хоёрын хооронд маш их тулаан болно те. Хэрэглэгчийн гомдол бүр дээд зэгтээ. Тухайн үед одоо хэрэглэгчийн гомдлыг сонсон чиж мэдэхгүй ер нь жоохон байж байл гэдэг. Тийм үгүй орсон. Тэгээд 4 жил явсан, 4-5 жил явсан байгаа. За тэгээд за ер нь ингээд удаан гэдэг энэ асуудлыг яа шийдэх үү те. Дээр нь ганцхан рестораныг зорж ирдэг хүний урсгал бас нэвгүй юм биш үү гэдгийг харсан.
юу манай нөгөө замын эсрэг талд Beban Truck гэдэг нөгөө том засварын машины төв нэгдсэн. Тэгээ тэн дээр болохоор нэг жижиг мини маркет байсан. Хажууд нь жижигхэн цайны газар. Тэгээ машин засвар том зогсоол байгаад байсан. Одоогийн руу зогцолбор. Тийм. Тэгсэн чинь одоо тийшэл бүх машин яваад байсан. Тэгээ юу гэж харсан гэсэн юу юм нэгэн цайны газар чи ерөөс хүн орохгүй юм байна шүү дээ. Хажуудаа нэг юм байх хэрэгтэй байна гэл те. Тэгээ одоо юу хийх вэ? Дэлгүүрэл юм байна гэл. Тэгж одоо 2017 онд анх дэлгүүрийн төслийг эхлүүлж ирсэн. Тийм хас банкны хөрөнгө оруулалтын таагаар. Тэгээд дэлгүүртээ болсноор бас нөгөө рестораны маань орлого одоо 17 хүн хүртэл нөгөө эхлээдүүлэх гоё байлаа шүү дээ. Хүн болгон шинэлэг сонио юм орсон. Гэтэ орон нутгийн орчин сууршин чинь дандаа хүнтэй хоол идэх гэж байхгүй шүү дээ. Гэртээ хоол нь чинь одоо төгжирд мөгжирж явахгүй нэг жижиг юм аймагт чинь те. Тэгээд замын хүмүүс тэр их хүлээлгэнд дунд дандаа орж ирнэ гэж байхгүй. Чи бөө стресс. Тийм нөгөө маш хурдан ороод гарах байтал бид нар хүлээлгээд 30 40 минут нэг цаг сүүлдээ юу вэ? Танаа дээр чинь ямар нэг цаг бид нар чинь хэдэн 100 км явчихна эцтэй гээл те. Хэрэглэгч бүр амар бухимдал байсан. Тэгээд ер нь концепт өөрчлөх хэрэгцээ гараад дэлгүүр төслийнхаа дараа бид нар нөгөө ер нь энэ хүлээлгийн хоолны концепцийг өөрчлөе гээд тэгээ 2019 онд бид нар яг энэ концепц ямар байх вэ гэж судалж эхэлсэн. Улаанбаатар болоод Орос те одоо ингээд олон улсын зам дагуу концепцүүд ер нь яг ямар байдгийг ингээд би ч одоо Орос руу ч явж үзлээ, Япон, Солонгос явж үзлээ. Тэгээ хятадаар бас их бүр нийт ингээ газраа ил хийж үзсэн. Ер нь маш хурдан байх хэрэгтэй юм ингээд. Тэгвэл Монголд юу хийж болох вэ гэд. Тэгээд одоо нэг шууд бэлэн байдаг хоолны загварыг л сонгож одоогийнхоор буфет те нөгөө тэрийг нөгөө кафетерия гэж нэрлсэн бас яг нөгөө одоо яг энэ одоо байгаа маань. Тэгээ кафетерия гэдэг нь бас тухайд нэр мэржил дээр бас юу хөө мэдгүй дээ нэг буфет цайны газар хичээр болчихгүй. Буфет гэхээр түргэн хоол гэхээр болохгүй. Нэг юм хоолны бизнес концепц зөвөд нэг өөр ингэсэн онцлогтойгоо нэршилтэй юм байлээ л дээ. Бас судалгаагүй л хийдэг байгаа байхгүй юу бизнесийг. Тэгээд тухайн үедээ бизнесийн нэг зөвлөх аваад ер нь нэршил мэржил яах вэ гэдэг бид нарт энэ кафетерия гэдэг нэрийг өгчээсэн. Энэ Францаар бол одоо кафе гэсэн нэртэй тий. Кафетерия гэх юм бол олон улс танаач ингээ олон улсын зам дээр байгаа. Энэгээр чи янз бүрийн хэрэглэгч явна те жуулчин. Тэгэхээр энийг кафетерияг ингээ олон улсын хүмүүс бол хараа шууд энд хоол нь ийм байд юм ингээ шууд мэднэ гэдэг ийм нэрийг өгчээсэн. Тухайд Монгол нэр өгөөгүй амар эвгүй санагдаа өөрсдөө ч тасан цагтахгүй бас их юм болсон. Хүмүүс ойлгох юм уу гэдэг нэг айдас бас байна. Тэг байсан. Тэгээ бас тэр нэр тэгээ 20 онд яг концепцаа сайхан өөрчлөөд хөрөнгө оруулалтаа бас яг нөгөө банкны зээлээрээ хас банкны зээлээрээ шийдээд сайхан концепцээ гээл нөгөө засвар үйлчлэхээр маш гоё өөрчлөлтийгээл хажуудаа гоё дэлгүүртэй шин чинь эхлээл байсан чинь нөгөө алдартай 20 оны ковид маань эхэлсэн. Тэгээд нэг гоё өөрчлөсөн концепцаараа бид нар үйлчилж чадахгүй баг 2 жил болсон. Бэлэн болчоод байгаа. Бэлэн болчоод байдаг. Тийм. Тэгээд үйлчилж чадахгүй одоо жил 6 сар хаагдсан. Тэг хөрөнгө оруулалтын зээлтэй бүр ингээд хөрөнгө оруулалтын дараах бизнесийн санхүүгийн байдал чи ямар сайхан байх вэ те. Тэгээ тэр хугацааны жил 6 сарын ажиллах хүчийг тогтоон барих гэдэг бол айгүй том шантастаа бас 20 онд тулж исэн. Тэгэхээр бол 17 онд дэлгүүртэй болсон 20 онд яг одоогийн концепц руу бид нар шилжчихсэн. Бизнес эхэлж исэн тэр дэлгүүр цай дугуй цайны газраас өнөөгийн энэ хүртэл бүх юм ингээл бүтээл ингээл яваагүй л байлгүй да. Одоо юм л юм чинь дээшээ доошоо нэг юм амьдралын зам байна. Тэгэхээр одоо магадгүй та өнөөг хүртэл одоо өөрт бодож тунгаажсэн хамгийн хэцүү уналтын үе гэх юм уу те хизээ байв. Тэрийг юуны хүчээр давж гарав. За уналтын үед мэдээж бизнес нөгөө асуудал бэрхшээл байнга тулгарч ирсэн. Хой татврын шалгалт айгүйх ойрхон ордог байсан. Тэгээ хоёр аж ахуйн нэгжийг удирдах гэсэн. Татврын шалгалтаар ороход бол эхлээд маш өндөр актуудыг тавиулж ирсэн. Тэгээ өөрөө татврын мэдлэггүй, санхүүгийн мэдлэггүй гэрээт нягтлантай ажилладаг байсан. Гэрээт нягтлан тэгээ тайлангаал гаргадаг миний өгсөн тоогоор хийдэг ч юм уу те. Тэгээ тэн дээрээс очиод гэрээт нягтлангийн үүрэг хариуцлага гэж юу нэг айгу сул өөрөө очиод тэрийг баталж нотлох гэж нөгөө мэрэгжлийн үг хэллэгээр хэлж мэдэхгүй. Тэгээ өртөгтөн шатхуу орснооч мэдэхгүй гэх жишээний штэ. Тэгээ би татврын одоо айгүй өндөр актыг тавиулаад бараг татврын даргын хүрээнд уйлаад те ойлгуулах гэж одоо ойлгуулахгүйс суугаад байгаа байхгүй юу? Бизнес эрхлэх гэж байгаа санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж. Тэгэл ерөөсө татврын дарга хамгийн сүүлд намайг өрөөндөө суулгаад юу гэж хэлсэн гэсэн чинь чи компани захирал хүн байхгүй юу? Чи тайлан дээр гарын үсэг зурхтаа унших хэрэгтэй. Юун дээр гарын үсэг зурж байгаа юм? Юун дээр зурж байгаа уншихгүй нөгөө тухайн чинь нахлангууд шууд зур гэс тайлангоо өгсөн гээл те. Нахлангууд дигдэг. Гарын үсэг зургаа. Би шууд зураад Тэгээд тэгэж хэлсэн тэр үг намайг санхүү судлахад хүргэсэн.
Ёнк гэдэг Бүр амар нэрээ тий гэж бодтол те. Чи компани захирал хүн баггүй юу? Тэгэхээр компани захирал хүний үндсэн үүргэн тайлангаа унших, тоогоо мэддэг, татврын тайлангаа уншдаг байх хэвээр. Тийм тэгээ энэ зургийн бүр ийм зургийг чи мэддэг байх хэвээр гэдэг ингээд. Тэрнээс ахуулаад ер нь санхүү гэдэг юмыг судалж эхэлсэн хуваараа. Богино зайны маш их сургалтанд суусан. Мэргэжлийн санхүүгийн хүмүүстэй хамтарч ажил тайлангаа гаргуулах тийм орон тооны нэгтлэнтэй болох гэл ингээд процессыг эхэлсэн. За тэрний дараагийн том одоо уналт бэрхшээл гэвэл өдөр тутмын жижиг бэрхшээл байгаа шүү дээ. Тэрийг бол одоо давалт тулчт юм байна. Нэг тийм юу болдгоо, ачаа болдгоо ч юм уу тий. Гол дараагийн юм нь ковид исэн. Ковид үеч одоо яг юу вэ хинбэ би яг хийм бэ л гэж бодсон. Тухайн хаашаа явж исэн юм бэ? Бүр ингээд айгүй том бүр ингээд эргэж харах тийм нэг юуг тэр ковид өгсөн. Тэгээ ковидд бол одоо бол талархдаг. Ковид хэрвээ үсэггүй би тэг өнөөдөр хэн байх юм? Бизнес бас ямар байх юм гэдэг нь бас амар асуултын тэмдэг байхаар яг зогсох үе тийм ээ. Яг зогсох үе байсан. Тэгээд тэр үед яг гол тулгарсан асуудал нь юу гэсэн чинь хөрөнгө оруулалтын дараах үе байхгүй. Нөгөө сайхан нөгөө концепцаа өөрчилсөн, нэх гой засвар хийсэн. Тэр чи одоо 20 онд 19-20 онд хийсэн хөрөнгө оруулалт 350 сая бага мөнгө биш одооныхоор бодоход те. Тэгээд банкны зээлээр хийгдсэн бизнесийн үр ашигч тухайн жилүүд тийм үе өндөр биш байдаг гэсэн. Бизнесийн үр ашигч тооцож хардаг биш шүү дээ. Тийм ч үе маань байсан. Тэгээд хөрөнгө оруулалтын дараах дансандаа нэг баг мөнгөгүй шахуулсан. Тэгсэн чи ковид болоод бизнес хаагдсан. Тэгээд хажуудаа нэг хүнсний дэлгүүртэй байсан. Тэр дэлгүүр чинь ковид ихний саруудад бол бүр хатуу үйл оройтой байлаа шүү дээ. Тэгэл яг гэртээ хоригдоод бүх зүйлээ хаачаа божох нэг л зүйл бодогдсон. Энэ олон хүний цалинг би яаж өгнө? Мөнгө байхгүй. Дансанд мөнгө байхгүй. Эргээ харсан чинь хоримтлуулсан мөнгө байхгүй. Бас хоримтлол байхгүй. 20 он гэдэг чи одоо 98 2000-аас бодох юм бол би 20 жил бизнес хийсэн байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хоримтлын сан байхгүй. Эрсдлийн сан гэж үүсгээгүй. Ерөөсөө нэг сарын ч цалин байхгүй. Дансанд. Тэгээ бизнес нь үргэлж гоё явж байгаа юм шиг боцсон л байгаа байхгүй юу? Тэ? Тийм амар гинти эрсдэл гарах гав юм шиг. Ерөөсөө бодоогүй гэсэн үг тийм. Тэгээд дэлгүүр маань хаагдах болсон муудах хүнсээ ямар ч хэсэн ажилчдаа тарааж өгсөн. Ковид ирж хүнсний бас хангамж айгүй зогсон байдал орсон. Айгүй эвгүй байдал орсон. Тээвэр логистикч өөрөө айгүй хязгаартай болж эхэлсэн. За тэгээ Аз олж харин нөгөө ёстой нэг одоогийн хэлдгээр өндгөө олон сагсанд нөгөө нэг сагсанд бити хий гэдэг чинь нэг хоёр бизнес эрхэлжсэн тулдаа хоолны газар нь бүтэн зогссон ч дэлгүүр маань яг хүргэлт дээр гарч орон нутгийн ард иргэдэд үйлчилжсэн. Яг аймагаас нөгөө тэгсэн хүргэлтийн ковод тавиад дэлгүүрүүдэд тоож өгөхөд манайх орсон. Тэгээд тухайн үед бас гайгүй том дэлгүүр нь байсан учраас тэгээд хүнсний хангамж сайн гэж үзээд бас итгэж бас бидэрт хүргэлтийн үйлчлэг өгсөн, зөвшөөрлөгсөн. За дээр нь бас нөгөө бид нар ч өөрсдөө гэсэн том тээвэртэй байсан. Хариуцсан яг тэрэндээ нөгөө орон нутгийн хүнс тээврийн бас эрхийг бас тухайн үед авч ирсэн 2-3 компани авч ирсэн. Бас өөрийнхөө дэлгүүрийн хүнсийг татхаас гадна бусад газрын дэлгүүрүүдийн хүнсийг татдаг байсан буюу тээврийн үйлчилгээ эрхэлж ирсэн. Карго гэдэг шиг тий. За бас ингээд нөгөө тухайн үед яг л мөнгө олж болох бүхий л тэр нөгөө боломжуудыг ашиглаад бас нөгөө төрөөсөө төр зургийн зөвлөлүүдийг аваад бас хариуцлагатайгаар ажиллаад тэгээд дэлгүүрийнхаа хүчээр ковидыг давж гарч ирсэн. Татврын айхтар чинь сургууль авсан хүн чинь бизнесээ айгүй ил тайлагналтай болгоцсон. Бүх хүнээ нийгэм даатгалыг төлдөг болгоцсон байсан чинь ковид үед гарсан бас нэг гоё шийдвэрийн төр засгийн гаргасан шийдвэр дээр айгүй том тус орж ирсэн нь ковидор үйл ажиллагаанд зогссон аж ахуйн нэгжүүдийн ажилчид нь 3 сар дараалан 200 сая төгрөгийн мөнгөний итгэмжийг шууд өгчээсэн. Тэгээ тэр нь шаардлага гэсэн чинь нийгэм даатгал төлдөг хүмүүс авах хэрэгтэй гэсэн чинь манай ажилчид хамрагч бүгд төлжсэн. Тэгээ энэ нь одоо бас нөгөө үнж явсан юм аа ил шудраг явсан юм шагнал гэж үзсэн. Тэр чи ковидор ээлжиж өвдөжлээ шүү. Нэг нь өвдөөл орж ирэхэд нөгөөх нь өвдөөл те. Яг тэрэн дээр бол одоо бусад одоо ажилтаа сэлгэн ажиллуулад нэг талаараа уналт гэж үзэгч нөгөө талаараа боломжууд байгаа гэсэн. Тэгсэн чинь дахиад нөгөө 500 сая 3% зээл гарч ирсэн шүү. Яг ковид үеэр одоо жижиг дунд үйлчлэгээ эрхлэгч нарт зориулсан яг ковидын дараах сэргэлтийн гэдэг тэр мэр болж байна. Тэгсэн 3. Тэгээ тэр нь бас яг хамрагдаад яг тэрүүгээр авсан 500 саяар бид нар яг авч ирсэн. Тэрүүгээр яг бид нар нөгөө бөөний төв ажиллуулад ганцхан өөрийнхөө дэлгүүр биш Госонбор аймгийнхаа бусад жижиг аж ахуйн нэгжүүдийг хүнсээр бас хангаж эхэлчихсэн. Тэгээ энэ бас нийгмийн хариуцлага өрөөнд нөгөө 500 саяын зээл нь 3% гэдэг чинь мар гүгэж шахуугаас тэ. Тэр бол үнэхээр бас олон дэлгүүрийг тисэж үлдэхэд бас том дэм болж ирсэн. Бодит үрдэн авчирсан тий. Тэгэхээр ковид гэдэг өөрөө юу өгсөн гэсэн чинь хүүе бизнесийн чинь ухаалаг хийх хэрэгтэй юм байна. Эрсдлийн сан үүсгэх хэрэгтэй тий. Дор хаяж 3 сар тийм үү мөнгөтэй байх хэрэгтэй юм шүү дээ. Гэсэн чи дахиад бизнес чинь нөгөө тасралтгүй байнга явж байгаа биш юм байна.
нэг өдөр бидрээс үл шалтгааллах тийм шалтгаанаас тэ гадны одоо хяналтаас гадна бид нар өдөрт чадахгүй тийм одоо том эрсдэл бид нар ингээд тисэж үлдэх тийм нэг юм хөрөнгөний нөөцтэй байх хэрэгтэй байна. Одоо мөнгөн хөрөнгөний гэсэн үг шүү дээ. Тийм сургамжийг авсан. Яг тэр нэг үед нэг онлайн сургалт зарлагдсан Хамагны. Яг тэр бизнесүүдийг унаж байх үед нь Хамагнаас тэр сургалт юу н аягүй цагаа олсон. Менежментийн одоо цогц менежментийн зөвхөн захирлуудад Хамагны харилцагч нарт гэсэн онлайн сургалт тэр үед ч онлайн сургалтууд үнэгүй шахуу болцсон. Онлайны чинь чиглүүлсэн. Тэгээд тэгж явж байгаа л за нэг оролдоод үзээл гэдэг шийдвэрийг тэндээс гаргасан. Тэр сургалтаас. Нэг юм сүлийн найдар. Яасан гэсэн чинь 100 захирал орж ирсэн тэр сургалтанд. Надаас илүү асуудалтай хүмүүс байсан. Гэсэн чинь миний асуудал жоохон болж таарсан. Тэгэхээр ер нь туршлаган дээрээ суурлаад нэг хоролдоод үзье гэдэг итгэлийг тэндээс аваад. Тэгээ 100 захиралтай сургалт 3 сар үргэлжлээд ковидын 20 цэр тавигдсны дараа танхимаар уулзцаасан Хамагн дээр. Тэгсэн чинь 100 захирлаасаа нөгөө сургалтын идэвх оролцоо юугээрээ нөгөө хоёрт орсон. Бүр өөрөө ч мэдээгүй. Тэгсэн чинь тэрний шагналын айгуу гой шагналын зөвлөх үйлчлэгээний одоо төлбөрийн 20% ирэх. За. Бүр айгуу гой ирэхээр шагнах. Хамгийн хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Нөгөө бизнес чи юу хэрэгтэй болсон гэсэн чинь надад зөвлөлдөх хүн хэрэгтэйсэн. Би яг яах ёстой вэ гэдгийг л нэг юм өөрөө бизнес хотоохоор би ч хэрэгтэй. Яг лууж хэрэгтэй. Тэгээ гэр бүлийнхээ хүрээнд ярилцахаар нөгөө олигтой шийдэл байхгүй шүү дээ. Яг яг л адилхан. Тэгээ бизнес дотороо зурлаж байгаа хүн чинь нөгөө гаднаас нь харж мэддэггүй юм байна. Асуудлаач мэдгүй, шийдэж мэдгүй. Нэг стресстэй ерөөсөө шийдвэрч гаргаж чадахгүй. Тэгээ зөвлөх үйлчлэгээний ирэх ирсэн өмнө нь нэг 17 онд бас манайч нэг зөвлөх үйлчлэгээ авсан байсан юм аа. Тэгээ EBRD Европын эсрэг бослог хөгжим банкнаас тэгээ тэр тухайн үед нэг авсан юу нь EBRD-гаас 3 удаагийн зөвлөх үйлчлэгээ авах хэрэг байдаг. $30,000 ирэх байдгийг бид 10-ыг нийтэлсэн байгаа. EBR Европын эсрэг бослог хөгжим банк чинь нөгөө эмэгтэй бизнес эрхлэгч тэгээ орон нутгийн бизнес эрхлэгчид зөвлөх үйлчлэгээ өгөх юм бол нөгөө 75%-ийн төлбөрийн хөнгөлт байдаг байхгүй юу? За. Тэгээ тэрлүүл дайрсан. Тэгээ ерөөсөө л стратегийн зөвлөх үйлчлэгээ авъя. За. Би яг энэ бизнесийг цаашаа аль хүртэл хийхдээ бас яаж хийх юм гэдгийг олж авъя гэд Хамагны сургалтаар одоо тэр 3 сарын онлайн сургалтаар өгчээсэн тэр сургач зөвлөх компани байсан Сатора консалт гэдэг. Тэгээд Дагийн зөвлөгтэйгөө ярьж агаад Алтан гэрэл зөвлөгтэйгөө ер нь стратегийн зөвлөх үйлчлэгээ авъя. EBRD-д хамрагдсан. Яагаад бол санхүүгийн боломж байхгүй учраас энийг боломжоо ашиглагээд өөр боломжуудыг эрэл хийсэн. Одоо бизнесээ аврах гад тэгээд 5% зардал гаргаад тухайн ч одоо ингээд 75 эндээс 20 тэгээд тэгэхээр танаас 5%. Тий. Тэгэл зөвлөх үйлчлэгээр орсон 3 сарын дараа бол одоо багаараа босч ирэх тийм урам зориг итгэл босч ирсэн шүү дээ. Нэг нөгөө гэрэл асна. Гэрэл ассан. Тэгэл одоо яг одоо өнөөдөр хүртэл тэгэл бид нар тэр стратегийн зөвлөх үйлчлэгийн хүрээнд гаргасан стратеги зорилтынхаа хүрээнд тэрхэм зорилгынхаа төлөө алсын хараа хугацаатай тавьсан алсын хараагаа биелүүлэхийн төлөө багаараа айгүй том зорилготой болсон буюу нөгөө 20 жил хийсэн зорилгогүй бизнес ч өөрөө зорилготой бизнес болж эхэлсэн. Тэгээ бас утга учиртай бизнес болоод эхэлсэн. Тийм байна. Тий, тэгэхээр бол би бол нөгөө ковидыг нэг талаараа уналт гэж хэлнэ буюу уналтын цэг байсан. Нөгөө талаараа сэргэн мандалтын цэг байсан гэж үзэж байгаа. Айгүй хүн тийм ойлгуулсан. Тэгээд тэр 100 захиралтай суралцаад явж байхад ковид үед надаас илүү унсан хүн байсан. Тэ? Бүр маш олон бизнес хаалга барьсан шүү. Тэгэхээр босож ирэх боломж байгаа юм байна гэдэг тэр итгэлийг авсандаа бас тэр сургалтанд хамрагдсан да. Тэгээд маш их баярлсан. Тий. Таны ярианаас сонсож байхад одоо өнгөрсөн хугацаанд хүн хэр удаан бизнес хийсэн бэ бас биш юм. Чухал биш байсан. Утга учиртай бизнес. Тийм. Тэр бол хамгийн одоо таны ярианаас алд бол шууд тийм сургамж би өөртөө авч яа. Тэгэхээр хүн ер нь амьдралдаа ч гэсэн идэх юм байна гэж бодсон. Амьдралдаа ч гэсэн адилхан хүн айгүй ухаантай амьдрах хэрэгтэй юм байна. Зорилготой. Тэгээд нэг юм нөгөөц хөрөнгөтэй ч юм уу те олсноороо биш. Тийм үү орж иж байгаа айгүй ухаалаг зарцуулах хэрэгтэй юм. Бид нар ч нөгөө нэг бизнес хийгээд мөнгөтэй болоод мөнгө л харахаар ийм байшин барьж тийм авчигээл илүү бит хөрөнгө рүү айгүй явд юм бэлээ. Бүр ингээд айгүй хөрөнгө болох гэж яарч. Тэгээд нөгөө эзний сэтгэл чинь дандаа л гоё муу юм бодож байгаа юм байхгүй л те. Гэхдээ хизээш нөгөө бизнес нь мөнгө юм байна гэж бодоод өөртөө юу эрсдлийн сан үүсгэнэ гэж боддоггүй юм байл л те. Тэгээд тэр сургамжаас хойш тэгээд бас айгүй сайн хөрвөлдөг болсон. Эрсдлийн сан яг ингэж зориг нам хийсэн. Яг менежментийн 5 модулаараа те яах ингээд пэ төлөвлөгөөгүй те юу хийжсэн гэсэн чинь эргээд зөвлөх үйлчлэгээнийхээ үеэр тэр Амагны сургалтаар ороод яаж хахад эрхэм зорилго асаараа гээл тэгээд юу гэж утгыг ойлгохгүй. Тэгээд нэг юм хуулаад авчир тавьсан байгаа байхгүй юу? юм байх. Нэрсээ хоёр өгүүлбэр байгаа. Тий нэг. Тэгээд тэр нь бүр амьдрдаггүй бас те тэрэндээ өөрөө ихтгэл үншилтэй биш ойлгоогүй. Тэгээд
Тэгээд баг дөнгөж бүрдэжсэн үеэс бизнесийн яг нөгөө менежментийн бага бүрдүүлжсэн үеэсэн бас баг бүрдэх тэр үе дээр бас айгүй бага яаж удахгүй айгүй олон челленж байсан л да. Тэгээд тэрэнд айгүй том хүч өгөөд ер нь бизнес эрхлэгч гэж яг юм байхыг их ойлгосон. Тэгэхээр одоо яг энэ буцаад ковидын дараах ингээд одоо зөвлөх хөшлөгээ аваад зорилготой болоод бүх юмаа системжүүлээд эхнээс нь ингээд баг бизнес эхнээс нь эхэлж байгаа. Баг эхнээс нь эхэлж яг адилхан биз. Тэгээ явж байгаад хизэнээс яг ISO нэвтрүүлэх тухай бодож эхлэв. Яг энэ зөвлөх хөшлөгийн хүрээнд үү эсвэл та өөртөө бодсон байсан. Ямар алсын аргааг бодож бас энэ ISO руу юуг бодож суур тавь. Ягаад тэгэхээр би нэг асууж юм хэрэг танайх одоо яг минь юу гэдгийг нэг юм хүмүүсийн ойлголтоор бол зам дагуу үйлчлэгээр эхэлж байгаа газар ISO гэдэг зүйл бидний ойлголтоор маш том хол юм. Амар том групп компани корпорац олон улсын Америкт ч юм уу тийм ээ. Компаниудыг хэрэгжүүлдэг зүйлийг яг энд орон нутагт зам дагуу үйлчлэгээр эхэлж байгаа хүмүүс ISO нэвтрүүлсэн гэхээр тэгэхээр бид нар яах ёстой вэ гэгээд бусад компаниуд үлгэрлэх одоо ийм үе яагаад байгаа байхгүй. Та бас энийг юуг харж энэ одоо зүйл рүү зорж ажиллав. Харин тий би ч гэсэн айдаг байсан гэсэн үг. Стандарт ISO гэхэр ч одоо их хол юм бодож байгаа шүү дээ. Тэгэд маш олон захирлуудаа суралцаад бас маш олон богино зайны сургалтад бас явсан. Нөгөө захирал хүн чинь мэдлэг олж авах гал нөгөө татвар санхүүгийн мэдлэг, дээр нь бизнесийн процесс гэж олон процесс байгаа шүү дээ, тий. Өдөр тутмын. Тэгээ тэр процесс донд хүн хоорондын харилцааны том юм аваад байсан. Үйл ойлголцлууд маш их гарсан. Тэгээд нэг юм үйлчлэгээний стандарт гэж яриад байдаг чинь гэсэн бас өлегтэй чинь мэдхгүй те. Тэгэл ер нь маш олон сургалтаар явж байсан чинь ер нь энэ чанарын менежментийн тогтолцоогоор бизнесийг удирдуул гэл нөгөө нэгдсэн менежментийн тогтолцоо гэл айгүй олон багшийн сургалтанд суусан бас өөрөө ойлгодгүй. Их хүнд өгнөд шүү дээ. Амар хол нь бол тийм ээ. Айгүй хол ерөөсөө ойлгохгүй. Тэгэл нэг хүний сургалтанд нилээд очиж сууж байгаа шүү дээ. Бүр ингээд ойлгохгүй л ядаад байгаа. Тэгж жаад нэг л зүйл ойлгосон нь ер нь ингээ хүн хоорондын харилцаач өөрөө хаана очиод яадаг гэсэн чинь ижил ойлголтгүй. Нэгцэн нэг ойлголтгүй нэг зүйлийг олон талаас нь ойлгочхороо хүн хоорондоо харилцаа өөр өөрийн үзэл бодлороо одоо юмд хандаад тэгээд тэндээсээ болоод маргаан үл ойлголцол ажилтны хоорондын асуудлууд үүсдэг юм байна л да. Тэгээд тэрийг л тэр олон сургалтаар үзэж байгаа за энэ чанарын менежментийн тогтолцоо гэж нэг байх юм байна гэх. Тэгээд дахиад нөгөө бид нар чинь зөвлөх үйлчлэгээ авчаад юу гаргаж ирсэн гэсэн чинь нөгөө өөрсдийн слоган яг эрхэм зорилго алсаараа гаргаж ирсэн. Тэгээд энэ бизнесийг нөгөө хийх үү хийхгүй юу гэдэг шийдвэрж гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр шийдвэрээ бүр юу гэж хийсэн гэвэл за бид нар нэг 20 жил явцсан юм чинь те. Ааваас аваад бид нар чи одоо хэдэн жил яваад одоо хүүхэд бизнест орж ирэх гэж байгаа байхгүй юу? 3 дахь үе. 3 дахь үе орж ирэх гэж байгаа. Тэгвэл 3 дахь үедээ бид юу үлдээх юм гэж бодсон. Тэ? Юу өвлүүлэх юм? Тэгэнгүүт ч одоо өөрөө үлдээх нь заах үлдэж болно гэж байгаа байхгүй юу? Бизнесийн те бизнесийн санхүүжилтийн тэгвэл цаана нэг юм өөршгөө зовлон хөхгүй юм шиг амар ботсон. Ягаад гэвэл хүүхдүүд нөгөө бизнесээс ялангуяа бизнес эрхлэгчдийн хүүхдүүд бизнес нь ер нь дургу дээ. Өөрийн дуртай юм хийдэг те. Заавал. Бүр ягаад гэвэл тэр хүүхдүүдийг бид нар айгүй хайцсан. Тэр хүүхдүүдэд цаг гаргаагүй бизнесийг хийсэн учраас тэргээ бизнесээ бид нар хэцүүг ойлгуулсан гэсэн үг. Бизнес бол хэцүү. Гэр бүлээ орхичиж нөгөө хамгийн ихний хайсан гаргасан золиос нь гэр бүлээсэн байхгүй юу. Тэр нөгөө 4 хүүхэдтэй бас тэгээд нөгөө дөрвийн хаян барин бизнестэй бүх цагаа зарцуулсан чинь хүүхдүүд нь эргээд том болоод бизнесийг юу гэж харсан гэсэн чинь хэцүү зүйл. Энэ наад руу ингээд жоохон томруулах гэн тэр яриа хүсэлтгүй гэр бүлд гардыг байна л да. Ялангуяа одоо гэр бүлийн бизнес шүү дээ тий. Тэгсэн чинь ерөөсө том хүн маа, том охин бүгдээрээ дургу. Бид нар шал өөр юм хийн. Бид нар өөрсдийнхөө амьдран наад зовлон дурч орохгүй. Тэгэнгүүт нөгөө цаашаа яах вэ гэдэг нөгөө миний 20 жилд явсан аав ээж хоёрын 20 жил явсан юм чи утгагүй болж эхэллээд байгаа байхгүй юу? Тэгэн үргэлжлээд цаашаа бас явах хэрэгтэй байна. Уул ингээ 20 жил явуулсан ш. Гэхдээ би тэр нөгөө юу ч мэдэхгүй анхудаа л хийсэн нөхдүүд байгаа шүү дээ. Өөрөөр бол инерцээр явцсан байл та. Тэгэл хүүхдүүдийг яг тэгж хэлэхэд юу гэж ярьсан гэвэл тэгвэл яах юм гэж. Тэгээд өөртөө тэр сурж явж байгаад ер нь хүүхдүүдэд ингээ менежмент үлдээж болох юм байна. Энийг бол бүр бизнес сегмент одоо дижитал харуур инх утгаан лекцэнд маш олон сум. Хаалт инх утгаан лекц болон би очиж суудаг гэсэн. Одоо энд бол одоо их мөнгө их цаг хугацаа зарцуулсан. Төлбөрийн төлөөд очиж суучтай тэр хүний тэр хилдэг зүйл нь систем бүтээл гэдсэн. Тэ? Систем бүтээ менежментээр удирд тэг бизнес эрхлэгч гэдэг чинь ийм хүн байх хэрэгтэй гэдэг. Тэгээ юу гэсэн чи өөрийнхөө энэ зовлон хүүхдэд өвлүүлэхгүй юмсан те. Хүүхдэд өвлүүлэх чагаа бизнес аяга ухаалаг байх юмсан.
зөв системийг систем үлдээж хийсэн. Тэгэнгүүт энэ системд ажиллаж байгаа бүх тал өөрөө зовхгүй байх хэрэгтэй юм гэж тий. Яагаад гэвэл нөгөө айгүй ойлгомжтой байх юм л да. Тэгсэн чинь тэр ойлгомжтой байтал юу ингээд ухаа судлаа яваадсан чинь чанарын менежментэд тогтолцоо байж таарсан. Тэгээ чанарын менежментэд тогтолцоо гэдэг чинь эхний суурь нь бизнесийн суурь стандарт нь өөрөө ISO 9001 байсан. Тэгээ 9001 чинь өөрөө тэгэл юу ингээд судалж явж байгаа ер нь л энийг хийндэ гэл нэг дотроо бол ботцсон байгаа ш бүгдтэй буюу дараагийн үедээ дараагийн энэ бизнесийг авч явах үед залууст бид нар айгүй систем үлдээ. Аймаг ойлгомжтой бизнес үлдээ гээл сайжруулж чинь даа гэж бодоо явж ер нь нэвтрүүлэндээгээ бодоо явжсэн чинь Аз болж хас банкны нэг пэйж нь одоо юун дээр нь жижиг дунд бизнес эрхлэгч нарт ISO стандарт нэвтрүүлэгт нь одоо санхүүгийн дэмжлэг болох тийм нийгмийн хариуцлага хүрээнд хийж байгаа төсөлд одоо юу авж ийна материал авж ийна гэд тэгээд тэр нь одоо буцалтгүй тусламж нь 15 сая төгрөг байна гэсэн зарыг олж хараад тэгээд нөгөө яг гоё стратеги нэг гоё эрхэм зорилго асаараата болцсон тэрийг чинь гарахад бидний бүх сэтгэл зүрх орсон байхгүй одооны дрэмөөс бүтээх одооны бидний эрхэм зорилго хасраад тийм учраас бүгдээрээ тэрийг ойлгосон учраас хэдлээ энд өгөөд өцгүүгээл нөгөө одоо байгаа менежмент багтаага ярьсан яг тэр үдээс менежмент багт одоо ч байгаа манайх айгуу гоё тэгээ ингээд тгийгээл манай одоогийн үйл ажиллагаа эхэлсэн сахил бүтээ төслөө бичиж эхэлсэн тэгэл ерөөсөө өгөөд үзье яасан гэвэл бид нар ажиллаад ойлгомжтой болох гэж байгаа. Бүх талын харилцааг тийм ажиллаас олж муудадгүй болох хэрэгтэй буюу яаж шийдэх гарцуудын өгөх нь ерөөсөө л энэ юм байна гэдэг. Тэгээд дахиад нэг бидний гаргасан алсын хараанд ч нөгөө бид нар олон улсын стандарт нийцсэн зам дагуу үйлчлэгээ төв байна гэж бодсон байхгүй юу? Зорьцсон. 26 онход болцсон байна гэдэг. 2023-аас 26 онд бид нар олон улсын стандарт нийцсэн зам дагуу үйлчлэгээ төв болсон байна л гэж зорьсон. Тэгвэл олон улсын үйлчлэгээ төв нийцнэ гэдэг нь өөрөө юу гэсэн стандарт хангах байсан. Олон улсын бүхэн хараад эднийх тийм хэмжээний тогтсон нэвтрүүлсэн компани байх хэрэгтэй гэдэг харахад тэр таних тэмдэг байх хэрэгтэй юм л. Тэгээ тэрийг л авъя гэж зарсан. Тэгээ тэр нөгөө алсын хараандаа хүрэхийн тулд хийсэн тэр шийдвэр. Тэгээд цаана нь бол ерөөсөө бизнес өвлүүлэхтэй систем үлдээе гэсэн. Энэ хоёр өөрөө огтлцсон гэсэн үг байна. Яг шийдвэр гаргасан. Тэгэл хас банкны тэр төсөлд материалаа өгсөн ер нь бол шалгарагдана гэж итгэл үншлээ айгу багтаагаш. Гэхдээ өгөөд үзье гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр залгсан танах тэнцжээ гэд. Тэгээд бөөм баяр битэр чинь нөө үйл ажиллагаа хийсэн захиралтайгаа Улаанбаатар руу яваад одоо эрхийн бичгээ гардаж авахар явсан чинь тэн дээр очисон чинь хас банкны захирал нь энэ одоо төслийн хүрээнд 350 гаруй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илгээжээ. Энэ юуг илэрхийлж ийн гэсэн чинь одооны жижиг дунд бизнесүүд ер нь сайжрээ, тэ системд оръё. Одоо чанарын менежментэд тогтолцоо нэвтрүүлээ. Тэгээ бизнесээ дараагийн шатанд гаргая гэсэн маш их хүсэл тэмүүлэл харагдаж байна. Тэгэхээр манай нийгмийн хариуцлаганд хийж байгаа энэ төсөл маань бол айгүй цаг үе болсон байна гэдэг айгуугаа гэсэн чинь 350-аас шалгарсан гэхээр чи бүр амар тэгээд 350-аас бид нар 16-г шалгаруулсан гэсэн 16-ад орсон гэдэг нь өөрөө бүр бизнесээ гайхамшиг байсан. Хаана явж байгааг харсан. Тий хаана явж байгаа. Тэгээ бүр 16-аас чинь хоёр нь орон нутаг байсан. Нэг нь Хөвсгөл аймаг, нэг нь Говьсонбөрөөс манайх байсан. Тий. Бус нь Улаанбаатараас байсан. Дандаа үйлдвэрүүд байсан. Тэгээд бүр орон нутгаас зам дагуу тэгээ нөгөө зам дагуу хүнээр харахад бол нэг зам дагуу хоолны газар л байгаа шүү дээ тий. Тэгж яах чинь эднийх гэдээ бас хүмүүс айгүй сонирхож маш их асуусан. Гэхдээ бидний нөгөө гол тэр хүмүүст өгсөн мессеж нь бидний гаргасан эрхэм зорилго алсын хараа үнд зүйл тий бидний хүсэл мөрөөдөл байсан. Одоо тэгэхээр яг энэ 3 дахь үеийн маань төлөөлөл төгөлдөр захирал бас яг энэ ISO стандартыг гардаж хийсэн байгаа. Тэгэхээр бид хэд бас ярилцлага яг төгөлдөр захиралтай хийгээд ямар бэрхшээл тулгаруу ямар одоо давуу талыг байгууллага мэдэрч ингээд бас ярилцъя гэж бодож байна. Маш үнэтэй сургамж өгөөд өөрийнхөө алдсан онсон тиймээ сургамжаасаа бас манай подкастыг үзэж нээлттэй сайхан ярьж өгсөн тань бүр маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд одоо миний туршлагад бусдад сургамж те одоо хувийнхөө үед юу бацсан гэж 26 жил бизнес хийсэн үнд чинь нэг туршлага хоримтлуулсан байт юм л да. Бид бас тэрийг өөрсдөө мэдгүй юм байна. Гэтэ хин нэгэнд нь бас миний туршлага тэгээ цаг хугацаагийн туршлах боломж байх үедээ гэж. Тэгээ ер нь айгүйх өгөхийг өгье харамгүйгээр туршлага хуваалцъя гэдэг нөгөө хүсэл тэмүүлэлтэй болсон. Тэгээ энэ боломжийг олгосонд бас танаа подкастын хамт олонд маш их баярлалаа. Маш ярьж явах үедээс үнэхээр гоё хуваалцъя гэдэг мэдрэмж бас надад бас төрж ийн. Тэр мэдрэмж бас надад манай үзэгчдээс мэдэрсэн байна. Манай Dream Overseas байгууллага бол энэ Говьсонбөр аймагта магадгүй зам дагуу
үйлчлэгээ эрхлэгч дундаа бол ганцаараа хүнсний аюулгүй байдлыг чухалчилж үздэг олон улсын стандартыг нэвтрүүлгээр зориулж ажиллаж байгаа байгууллага тоогооч нарынхаа чадварыг сайжруулах, хоолныхаа амт чанарыг сайжруулах, меню хөгжүүлэлтийн хүрээнд томоохон ажлуудыг хийсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2025 оны 11 сард Гүн Шимийн багш Монгол улсын зөвлөх тоогооч наран цэцгийг авчирч 5 сарын хугацаатай хоол үйлдвэрлэлийнхээ амт чанарыг сайжруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ авч ажилласан. Мөн Улаанбаатар хотын томоохон ресторануудын нэг болох Кавала рестораны зөвлөх тоогооч Ганбаатарыг байгуулагдсан цагаас хойш зааварчилгаа авч хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. За миний хувьд энэ байгууллагатай ажиллаад Монгол улсын стандартууд төдийгүй олон улсын стандартыг хэрэгжүүлэх гээд үйл ажиллагаанд нийцүүлэх гээд ингээд ажиллаа явж байгаадаа бол өөрөө бахархдаг байгууллагаараа бахархдаг Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдалд үнэтэй хөв нэмэр оруулж чадах байхаа гэдэгтээ мөн итгэлтэй хүсэж байгаа. Автобусны жилээс Улаанбаяр гэж юм байна. За би ч одоо 30 гаруй жил болж байна. Тэр нүнд автобус бариад нэг 7 дахь жилдээ явж байна да. За зогсоол талбай ер нь агай томтой. Ширээ сандал маш ихтэй нэгдүгээр, хоёрдугаар нойлын үрэлцээ сайн, хоолны амт чанар сайн. Ерөнхийдөө хурдантай. Ер нь зорж ирдэг усуд бас зөндөө болсон манайхан дотор. Нөгөөх рүү гол орно шүү гэж ярьдаг юм те. Хоол ундны чанар бол сайтай. 14 хоног ажилтны явах болгондоо байнга ирж очихдоо байнга өөрсдөө. Өөрөөсөө хоол идэх 5 дахь хэрэгтэй. Ер нь бол орчин гоётой. Хоолны амт хүртэл гоё, дандаа халуун гоё болгоно. Тэгээд ер нь сонголт, ер нь менюгийн сонголт нь ч гэсэн өөрөө олон хэлээ болтой. Гоё тухтай л хэдэн да. Гига аялал жуулчлал подкаст маань Говьсөмөр аймгаас үргэлжилж байна. Одоо бид нар Dream Oasis төр бодлого хүртөөний гүйцэтгэх захирал төгөлдөртөө ярилцах гэж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За бид нар танаа яг байгууллагыг зорьж ирсэн хамгийн гол шалтгаан бол бас яг энэ олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа. За тэгээд энэ зам дагуу үйлчилгээ эрхэлж байгаагаас энэ бизнес дундаа манлайлж байгаа энэ байгууллагуудаас бас бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс суралцаасай. Одоо туршлагыг нь олон нийтэд хүргэх зорилгоороос зориод ирсэн. Хүлээн авч одоо ярилцж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Зорж ирсэнд баярлалаа. Танаа байгууллага ISO олон улсын одоо менежментийн стандартыг хэрэгжүүлээд явж байгаа. Тэг энийг яг яагаад хэрэгжүүлэх болвоо үйл ажиллагаанда? 2013 оноос анхнд эхэлсэн. Тэгээд ингээд хөгжлөх явцад маш олон зүйлсийг үзээ те. Хүний нөөцийн асуудлууд ч байсан, маш олон асуудлууд байсан. Тэгээд бид бодож байгаад одоо бид ер нь бол анзаарснаар бизнес доктортой өргөчгöd доктортой үйл ажиллагаа явж тий цаашаа илүү томорход юу хэрэг болдог вэ гэсэн чинь бүх юм ойлгомжтой байх хэрэгтэй болт юм. За. Тий. Нэг хүн орж ирээд хийх ёстой юм нь ойлгомжтой, яаж хийх нь ойлгомжтой. Буцаагаад тэндээс эрсдэл гарвал яаж хамгаалах нь ойлгомжтой байж иж юм илүү томордог, илүү доктортой хөгждөг юм байна. Тэгээд бид нар яаж тэрийг хийх үгээд бид нар стандарт авахаас өмнө ч гэсэн одоо яг энэ хийдэг юмнуудыг хийж исэн. Гэхдээ бид нар нөгөө яаж хийхээ мэдэхгүй. Өөрчлөх. Тий. Яаж тий заавар бэлтгэхээ мэдэхгүй. Яг юуг нь яаж бүртгэхээ мэдэхгүй. Гээл туршиж үзээл өөрсдийнхөө ингээл бодсноор ингээл хийж үзээ яваад исэн. Тэнгүүд тэр маань яг ийм нэг хэвэнд орж өгөхгүй байсан. Янз янз хийгээл ирсэн хүн болгон янз янзаар хөтлөөл тэгж явж байгаад харсан юм нь бид нар стандарт нэвтрүүлэх хэрэгтэй юм байна. За. Тэгээд бид нар 2022 онд ребрендинг хийгээд бидний алсын зорилго маань олон улсын зам дагуух стандарт зохицолбор төв болёо гэх тийм алсын арга гаргаад тэгээд тэрийг судалж үзсэн чинь ямар стандарт байдیں۔ Юу хийдیں۔ Ер нь олон улстай юм төр бодлого өртөөнүүд маань өөрөөсөө яаж ажилдیں۔ гэдгийг судалсан чинь ISO буюу тий олон улсын стандарт гэсэн үг юм тийм ISO гэдэг нь. Тий ISO гэдэг юм байд юм байна. Тэрэн дотроо хүнсний үйлдвэрлэл болон ийм бизнес эрхлэхэд шаардлагатай нэг хэдхэн яг гол стандартууд байд юм байна. Тэрний нэг нь 9001 буюу чанарын менежментийн тогтолцоо. Тий 14001 буюу байгаль орчны бодлого. Тий 22000 буюу хүнсний үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэдэг юм. Тэнгүүд хамгийн анхны хийх ёстой юм 9001 буюу тэрийг бид нар нэвтрүүлчих юм бол бүх юм ойлгомжтой болох юм байна. Бичгээр нь тутны ойлгомжтой, хийх юм нь ойлгомжтой. 25 оны 5 сард яг гэрчлэгээ гардаж авсан. Яг хамгаалаад 25 оны 5 сар. Бид нар бүтэн жил нэвтрүүлээд тэгээд жил нэвтрүүлсний гараас бид нар шалгалтанд оруулаад тэгээд манайхыг заахгүй ихний ээлжинд энэ шалгалтад авлаа гэж үзээд манад олон улсын гэрчлэгийг өгсөн. Тэр нь 165 оронд хүлийн зөвшөөрөгдсөн. Тийм олон улсын стандарт одоо үүдэнд байгаа доотлын жижигхэн QR-ын нушингууд олон улсын вебсайтаар нэвтэрч ороод тэнцээ Монгол улсын Говьсөмөр аймагт байдаг. Тэр ийм үс гэдэг компани 165 оронд хүлийн зөвшөөрсөн стандарттай шүү гэдгийг баталсан юм байна. Тэгээ стандарт нэвтрүүлээд явж байхад
Ер нь бол юмнууд амар ойлгомжтой, цэгцтэй, ямар ч хүн орж ирсэн юу ч хараад дахиад хийчих боломжтой юм болт юм л. ISO стандартыг хэрэгжүүлээд эхлэхийн өмнө за хэрэгжүүлээд эхэлсний дараа өдөр тутмын яг та бүхний одоо үйл ажиллагаа нь магадгүй жишээ болгоод авбал яг бодит ямар өөрчлөлт үйлчилгээний чанарыг одоо сайжруулахад гарсан гэж та хэлэх үү? Юунууд вэ? 91-ийг нэвтрүүлэхээр гол нэг бүлэг нь хэрэглэгчийн сэтгэл ханамж гэж байдаг. Хамгийн гол бүлэг нь. Тэн дээр юу гэдэг вэ гэхээр юу ч болсон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судалгаа бүх талаас нь тэгээд тэндээсээ буцаад анализ хийгээд хэрэглэгч үүсч чадал дагуу ингээ хөгжүүл гэдэг юм бүлэг үйтэй. Тэн дээр юу болсон бэ гэхлээр бид нар нэг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанууд ингээд мэдхгүй ингээ аваалгаа шүү дээ анх нэвтрүүлж авах хэрэгтэй гэж аваад байгаа. Авах хэрэгтэй нэг цаас цуглуулах хэрэгтэй хүмүүс шиг л аваал ингээл юу болж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь тэндээс нэг хүн манай сэтгэл ханамжийн судалгаан дээр өөрийнхөө саналыг бичсэн байсан нь халбус сэрий чи ил байна. Зааланда ийлээ. За. Наа чин бохор байгаа юм шүү. Бохирдол эрс түсэд те хэмжээ нэмбэхтэр агардах нэмбэхтэр ингээ холилдоо тэрвч хүн хоол идээд байгаа юм шүү. Тэгээ энийг засаач гэдэг юм юу гэсэн санал өгсөн. Тэгээ бид нар санал гомдлууд уншиж чаад нэрээ тийм байж магадгүй юм байна гээд бид нар одоо ариутгах аваад тавьсан. За энэ бол манай халбах сэрээ ариутгадаг ариутгалын төхөөрөмж байгаа. Аяг тавгнуудыг мөн тэндээ ингээд ариутгагч байрлуулсан. Ариутгагчдаа ариутгаад хэрэгэлдэг. Угаах процессоо хүртэл хүнсний аюулгүй байдал нийцүүлэх шаардлага бол яалтчгүй тулгарч байдаг. За тиймдээч бид дэлхийн брендийн автомат аяг тавг угаагчийг үйл ажиллагаанд ашиглаж хэвшилсэн. За энэ төхөөрөмж маань 95 градусын халуун уураар аяг тавгаа ариутгаад нянгийн бохирдлоос нь ариутгаж өгжэдгээрээ илүү онцлог. Хэрэглэгч нар болохоор орж ирэхдээ өөртөө нөгөө тухтай ч юм өөрийнхөө хэрэгцээг мэдж байгаа болохоор бид нар тийм комент өгсөн нь бид нар одоо тэрийг ингэ сайжруулж чадсан. Ялангуяа тийм нөгөө зам дагуу ийм бизнесүүд маш олон хүмүүс явдаг. Өдөрт 2-3 мянган хүн орж гарч ийн гэдэг. Тэнгүүд тэнд ямар нэгэн бактеритэй хүн байхыг бид нар үүсгэж чадахгүй байна. Тэгэхээр бид нар 1000 угааж байгаа ч гэсэн буцаагаад агаар туслын замаар бактери наалчих юм бол ил тавьсан байгаа учраас маш олон хүн дээр нь юм ярина. Миний хоол хаачуу гэхэд л нөгөө шүлсэн нүсрэнтэй. Ханиадтай хүн орж ирнэ гарна. Тэгэхэд тэр чинь агаараар бактериуд нь ирнэ. Тэгээ албан дээр суучин буцаад нөгөө мэдхгүй тэр үр идэнэ. Ямар нэгэн байдлаар бактери үржүүлэх магадaltaй болж байна. Тэгээ халдварлаад. Халдвар дамжуулах магадaltaй болж байна. Тэгээ бид нар тэрийг шийдсэн байна. Хуучин бид нар нөгөө хүний алдаанаас болоод хугацааны эрсдэл жоох ихтэй байдаг гэсэн. Зарим нөгөө параметр л муудчихдаг. Хугацаанд тусчдаг. Авчираад нөгөө тавиад хугацаанд тусчдаг. Одоо нөгөө стандарт нэвтрүүлэхээр тогтмол бүртгэл анх авахта хугацааг нь бүртгэдэг, сар болгон хугацааг нь бүртгэдэг. Тэнгүүдээ нөгөө FIFA зарчим гэж байгаа. Хугацаанд дуусч байгаа бүтээгдэхүүн хамгийн урд нь өрдөг. Одоо бүх юм ойлгомжтой. Оронгууд хийцээ гарахгүй шүү дээ. Үр ашиггүй зардал гарахгүй байх гэсэн. Тэр л одоо буцаа манай ашиг жоох нэмэгдэх те. Хэрэглэж байгаа сэтгэл ханамжийг бид нар мэдэх хэрэгтэй гэдэг. Үйлчлэгээний чанар гэдэг зүйлүүгээр айгүй хийсвэр зүйл юм байна. Бид нар юугаар хэмжих юм те? Хэрэглэж байгаа сэтгэл ханамжаар хэмжих хэрэгтэй байна те. Тэгжээж бид нар манай үйлчлэгээ чанартай байна уу, чанаргүй байна уу гэдгээс мэдэх хэрэгтэй гэж. Тийм. Үйлчлэгээний байгуулагч угаасаа гол үг нь байгаа шүү дээ. Үйлчлэгээ гэдэг. Үйлчлэгээ. Тийм. Тэр чинь хүнд үйлчлэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгээ үйлчлэгч байхгүй бол манайх байхгүй л гэсэн үг. Тэгэхээр бид нар үйлчлэгчийг алдахгүй дахиад шинэ үйлчлэгч татах те дахин давтан эрүүлэх юм чинь тэр хүнд таалагдах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Хэрэгцээнд нь тулгуурласан муухай сэтгэл төрүүлэхгүй те юу хэрэгтэй нь яг тэрэнд нь байлах хэрэгтэй болчиход. Бусдаар бол одоо эзний нүдээр те захирал нь нэг юм дуртай байснаа тэрийг авчир 50% ийм зармаар гэж болохгүй шүү дээ. Хүмүүс тэрийг авахгүй байгаа. Эко орчин гэдэг нэг юм гэрчилгээ бас байгаад байгаа. Тэгээ энэ яг юугаар эко орчин болж байгаа нөгөө магадгүй та нар халбах сэрээ угааж байгаа цэвэрлэгээний бодистой холбогдож гин үү эсвэл ISO-той холбогдож гин яаж өөрсдөө эко гэдэг энэ гэрчилгээг бас бид хэд авсан гэрчлэл болохоор ургаана брендээс манад гардуулж өгсөн. Энэ бол тий эко бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү гэдэг юм гэрчлэг байгаа. Тэнгүүд ургаана брэнд нь өөрөө яадаг гэхээр эко буюу 97%-аас дээш 100% органик орчин найрлагатай. За. Тэнгүүд манайх ургаана гэдэг компанитай 3 жил хамтарч ажиллаж байгаа брэнд тий. Тэнгүүд бид нар одоо шал цэвэрлэх, аяг тавг угаах, шил тол арчих, одоо ширээ арчих юу гэдэг бүх юмыг ургаана брендээр хийдэг гэсэн. Ургаана нь өөрөө 97% батлагдсан бүр. Лаборатори дээр бүх юм өгөөд батлагдсан. Тэгээд манайх тэрнийг 100% ашигладаг. Сая одоо харсан бид тий сургалтуудыг авдаг, байнгын хамтарч ажилладаг бүх юмыг хэрэгжүүлчихээр манайх органик 100% эко юм ашигладаг шүү гэдэг юм. Баталгааг маань ургаана брэнд манайхыг баталж өгч байгаа гэсэн. Баг усаар зайлах ч гэдэг юм уу эсвэл угаасны дараа гадаргууд дээр бодис нь үлдэхгүй ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг та бас харж одоо сонгосноо тийм. Органикаас гадна эдгээр нөгөө уламжлалт орцыг ашиглаад байна. Жамц давс гэж юм.
Яг манай байгалийн гарал. Байгалийн гарал. Яг Монгол үндэсний өөрсдийн тэгээд жамцтай ус яадаг гэхэлэр давс маань өөрөө угаасаа нөгөө тус задлах ч юм уу юмыг юм ариутгах маш сайн хүчтэй байдаг. Тэнгүүд эдгээр жамц давсыг ашиглаж гаргасан бүтээгдэхүүн нь Монгол улстай гоё таарад. Хүндээ таарад. Бид нар ажилтаа хөгжүүлэх талаас нь маш их анхаардаг. Яг хөгжүүлэх гэж хэлэхээс илүү алсын арга нэгтгэх. Нэг чигт харах. Тийм. Хоолны стандартыг хэрхэн хоол хийдэг үү, ямар стандартаар тий яаж мах хийдэг үү, махыг хэдэн төрлөөр хийдэг үү, ногоог яаж ярилдаг үү гэдгийг сургалт хийчихэд дандаа эмхтэй хүмүүс байгаа галтууд. Гэртээрээ эзэгтэй хийж өгч байгаа байхгүй. Яг үнэ. Тийм. Хэрхэн хөгжинд юмнуудыг хадгалах уу, хоол хэдэн цагт устдаггүй яадаггүй, бактериа үрждэг гэхэд хүн манай тоос нар гүйжжэл гэртээ очил хөргөчийн янзлж байгаа шүнж. Маргааш нар өнөөдөр болж байгаа чинь. Сургалтнаас ийм сурлаа. Би хөргөчийн янзлаа өнөөдөр. Амар байсан байл. Тэгэл гол юм нь яг хүмүүс маань өөрсдөө гоё мэдлэгтэй болоосаа ажилт маань. Тэгэд мэдлэгтэй ажилтан яадаг вэ гэхээр хэний ч өмнө нүр бардам байж чаддаг. Хэрэглэгчид өөрийгөө баталж чадна гэсэн үг. Айдасгүй ажил. Тийм. Тэ ямар нэг юм болоход гарч ирээд өөрийгөө баталж чадах хэрэгтэй болчихдог. Дөрвөн зөвлөх үйлчлэгээ авсан. Тэ сургалтыг бол тоолч мэдэхгүй. Одоо яг хэдний сургалт мургалт гэж мэдэхгүй. Сүүлд тоолоход 100-д гарцал л явж ирсэн. Тэгэхэд зөндөө сургалттай. Эний баг тал нь хувийн нөхцөлийн сургалт байгаа. Яг тухайн одоо сайн ажил ихээс илүү сайн хүн бай гэдэг тал руу чиглэсэн байна. тийм. Хүний мөрөөдөл гэж юу юм, зорилго яаж байх хэвтэй юм гэдэг юм уу. Би сая нэг давхурт үүдээр орж ирсэн чинь англи дахь хогийн савнууд нэгдүгээр тарагдлаа. За осоо бас саван үйлдвэрлэдэг газруудад явж ер нь галтгооноос гарч байгаагаа идлэг бууруулж байгаа гэдэг. Хүнсний хог аяглаас метанхийн боловсруулалтанд аягүй бас өндөр нөлөө үзүүлдэг бид нар сонсч ирсэн. Тэгэхээр яг энэ байгаль орчинд орон нутгтаа ямар бодит ажлуудыг хийж ин тэ хогоо бас яаж ангилж эхэлж ин ямар төвшөнд ангилж байна гэдэг. Одоо дотор ангилдаг байсан шиг гадаас ангилдаг хогийн савг нь бол 3 байгаа. Томоор. Үйлчлүүлэгч нар шууд үлдээч болох юм шүү. Тийм үүдэнд яг үүдэнд. Хүмүүс тэгт яг нөгөө яг одоогоор ангилж сурахгүй байна. Тийм. Хольж хийгээд. Бидраас боловсруулалтаас мэдээлэл хэлээд сайн түгэх байх. Тэнгүүд одоо нөгөө манай чи инженер техник албаны ажилчид маань тэрийг ороолгон аваад ингээ ангилдаг гэсэн хүмүүсийн хогийг буцаж ангилдаг. Тэр хүмүүсийн хайсаа хогийг хүртэл шууд таахгүйгээр данаа ажилчид хэлээд ангилж таах юм уу? За. Яг гэлгуурууд нийшээ тий пластик нийшээ, лаз нийшээ, шилэн нийшээ энгийн хогийн идлүүдийг бол зүгээр хайддаг ч юм уу тий картон цаасуудаа бид нар цуглуулж байна. Тэнгүүтээ хогнууд юу гарч ийн гэсэн чинь тоснууд гарч ийн. Бид нөгөө их тоснд их юм шар. Хүнсний тос. Маш ихэр гардаг. Тэгэд энийг чи нөгөө юу яагаад ичүүлэхгүй? Асгаад ичүүлэхгүй. Тий, хаашаа асах уу гэдэг. Тий. Хөрсөн дахиж шингэхгүй тэр хавч ингээл хэдэн жилийн тостойгоор ол тэр хавцааны байгаад хөрсөн шишлэгдэхгүй. Тэгэл за энэ болохгүй байх гээд бид нар савнд авч эхлээл. Тэгэл савнуудаа ингээд цуглуулаад одоо тийм ганц хоёр газруудад тосоо өгсөн. Хивээ тослоо тэгээд хивээрээ үйлдвэрлэхээр нөгөө наалтахгүй юм сэрхэн гард юм бэл. Тэднийг авсан бас нөгөө юм хайдмал тосоор ажилуулдаг 100 хийцэн нэг хүн байсан. Хүнсний тосны хаягдлаар 100 халаалт 100. Тэгээд хүнсний тосыг нийгэмтэй холиод тэгээд халаалтны юм түвш болгож ажилладаг. Тэгээд тэрүүгээр халаадаг гэ манайхаас бас нэг хэсэг авсан. Тийм газрууд байна. Гэтэ бас нөгөө яг бидэд бас үх газар болохгүй нөө эсвэл авах газрууд болохгүй нөө. Манай цугларал амар их болоод байгаа. Одоо энд ингээл дүүрэл ихлэнгүүд бидэд хойшоо хашаанд аваач тавьчихна. Одоо хашааны талаар дүүрэн тоссон. Хэрэгтэй хүн аваараа гэд ямар ч юмсан авахд бэлэн болгоод ангилсан. Бүх юм бэлэн болгоод ангилаад тавьсан. Тэнгүүтээ бас нөгөө шилтэй бүтээгдэхүүн их гарч байгаа шүү дээ. Шилнүүд. Тэнгүүт бас бид нар маш ихээр цуглуулад буцаагаад юунд өгсөн бэ гэхээр орон нутгийнхаа жимс ногоо тарилдаг юмсан. Тэд нар маань цагаан цэвэрлэл яриутгаад буцаагаад өгцөгөө дарна. Ногоогоо дарчихна. Тэгээд цамбаглаа бодлоо шилдэг. Нэг эко болцохоор донтчихдээ. Өөр юуг донтсон басруулах нь тойрог эдээдсдэг гэдэг. Яаж болох вэ? Юу болох вэ? Ингээд яг ингээд тийм ногоон байгалыг бүтээхийн тулд ингээд өөрөө донтчихдээ билээ. Яг энэ дрим үсэс маань сарда тогны хэрэглийн дэлхийд бараг 25-аас 30 сая төгрөг төлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхэд буцаагаад нарны эрчим хүчийг ашиглах юм бол нэг удаагийн жоохон том хөрөнгө оруулалт. Тэгтээ тооцоол хийгээд үзэхээр бид нар нэг хэдэн жилийн дараа мараа гэхэд ашигтай байх хэрэгтэй. Бараг л нарнаас ашиг олох гэдэг байгаа шүү дээ. Тэгж боломжтой байна гэж үзэж байна. Саарл усыг уг нь бол дахин ашиглах боломжтой бас нэг хөрөнгө оруулалт жоохон өндөр. Нөгөө саарл усын шүүж авдаг технологиг аваад тавьчих юм бол буцаад ойр ойрынхаа моднуудыг услах боломжтой байна. Одоо бид нэр ярьж байгаа энэ бүх агуулга танай компанийн одоо гоё дүрм журм стандарт хэрэгжүүл мундаг харагдах гадаад бол биш мэдээж. Эцсийн дүндээ нөгөө хэрэглэгч аз жаргалтай байх, хэрэглэгч эрүүл байх тухайр л зорж байгаа мэдээж. Тэгэхээр таны хувьд яг энэ бүх одоо стандарт хэрэгжүүлээд ингээд яг бодитоор ингээд явж хахад хүний хувьд сайн үйлчилгээ гэж та явж тодорхойлох бай. Хоол бол одоо нэг сонголтын 1-р түвшиж 2-т биш байд юм байна. За. Тэгээ бүтээгдэхүүн өөрөө
яг эхний 2 таа биш ч юм уу тий 3-т мурт ангилж болох юм байна. Хамгийн нэгдүгээр юм нь одоо брендинг нь одоо нийгэмд харуулж байгаа тэр үн цэн өөрөө сонгох шалтгаан болох юм байна гэж. Одоо яг юуны нэр нь те Dream Oasis гэдэг нэрийг хүн харахад тэр хүнд ямар мэдрэмж төрж байна. Тийм энэ итгэл төрдөг энэ найдвартай ийм ашигладаг компани шүү гэдэг ийм нэр нь өөрөө тэр хүний дахин үйлчлүүлэх шалтгаан болд юм. Одоо жишээлбэл өрсөлдөхөд одоо 100% байлаа гэж үздэг 50% ч юм уу тий. Үлдсэн 50% нь өөр юмнууд байгаа. Энэ нэгдүгээрт аюулгүй байдал, чанартай байдал, дараа орж ирэхэд яг адилхан үйлчлэгтэй байх. Тэнгүүтээ хэрэгжилж байгаа юм нь ядаж хүн дээлтэй гэдгийг тэр хүн мэдчихвэл дахиж угаасаа өөр газар орох шаардлага байхгүй бол. Мөн гол нь тэнцээ эрүүл чанартай хизээч би энд орж ирээд алдахгүй дээ гэдэг тийм газар л нэг яг гоё стандартын үйлчлэгтэй газар гэж байна. Энэ бүх одоо хэрэгжүүлж байгаа маа хэрэглэгчтэй яаж мэдээлэл олгож хүргэж байна. Тэр бас их чухал байх та. Одоо сая таны хэлдгээр эндээс би хоол идээд гарахад ялаж халбах сэрээ маань халдаргүй гэдгийг бас зарим нь бол ойлгож байгаа. Зарим нь ягаад тэр жижигхэн одоо хөргөгч надад бол хөргөгчийг харагдаж байгаа. Тэгээ ягаад энэ хөргөгчөөс халбах сэрээ зөгөөд байгаа гэж харж байгаа ч юм байгаа гэж байгаа таны хэлж байгаа. Тэгэхээр энэ үйлчлүүлэгч нараа яаж бас мэдээлэлээр хангаж байна. Нөгөө үйлчлүүлэгчтэй яг ингээд тулж ол ажиллаж байгаа гэсэн тийм хүмүүс ингээд орж иж асуухт нь бид нар илүү мэдээлэл өгдөг ч юм уу самбаруудаар үйлчлүүлэгчтэй мэдээлэлүүд өгдөг тийм бид нар одоо ингээд хоолныхаа менюн дээрээ Prime-ийн логог нь тавьдаг ч юм уу тийм манай өхөр бол Prime-ийн баталгаад өхрийн мах шүү гомд гэдэг ч юм уу брэндүүдээр одоо баталж ийн гэсэн тийм кофе гэвэл Unique Coffee шүү манайх хинч танихгүй газрын кофе биш ээ энэ бол өөрөө юм олон салбартай газрын юм кофе бас Монголын кофений франчайз явьж байгаа бас Unique Coffee ч Unique Coffee ч бас 7 аймаг салбартай Улаанбаатарт 4 салбартай бас Bamboo Express манай Баавалтаас ийм сүлжээ газар их шүү. Баавалтын бас. Тийм. Bamboo Express-ийн хотод байдаг. Баавалтын газар яахгүй. Энэ яг одоо нөгөө идрээрээ бид нар одоогор баталж байна. Зөв. Тэр брэндүүд өөр ялангуяа Prime-ид бол нөгөө их усвэртэй гарлуус нь тодорхой мах гэдэг дээр бол 100% итгэлтэй гэж болно гэж танигдсан брэнд. Тэрг бол яг мэдээд байна. Хаа маха жишээлбэл Монгол Pork гэдэг ийм брэндээс авдаг ч юм уу тий. Тэнгүүд бид нар нөгөө зүгээр л нэг ферм дээр хөдөө гадаа явж исэн хог иддэг хаа авдаггүй шүү. Тийм бид нар бол юм яг стандартын дагуу үржүүлсэн юм бэлтгэгдсэн махыг авдаг ч гэдэг юм уу. Бид нар одоо хоолныхоо бэлтгэж махнуудыг авахдаа тэр газрын стандарт нарт. Хасаав нэвтрүүлсэн үү? 22,000 нэвтрүүлсэн үү? 9,000 нэгтэй юу? За танаа ханган нийлүүлэгчид танаа өөрсдийн стандартын дагуу өгнөц зүйлийг баримталж байгаа газарт хамтран ажиллах гэрээдэг гэсэн үг тийм. Тэр газар жижигхэнч вэ, томч вэ, асуудалтай ч вэ? Стандарт үнэ зүйл нь бид нар тохирч юм бол очиж жилийн гэрээ хийж авдаг. Тэгэхгүй бол ямар ч хамаагүй газараас авчихаар жоохон эрсдэл өндөртэй. Тэгээд тэгвэл та ISO хэрэгжүүлснээс байхгүй чадлаа боломж болох. Тэнгүүд бид нар хамтрагчаач гэсэн илүү доктортой, найдвартай, алсын хараатай тий стандартаа нийдэг. Ядаж бизнесийн философи нь өөрөө зөв газартай очиод хамтарчаар амар амархан болчихдог. Асуудал хурдан шийдэгддэг. Бизнес харилцаа хүртэл. Тэгэхгүй нөгөө философи зөрчсөн хүмүүстэй бизнес ихээр 1000 том компани 1000 хямдхан махтай байгаад манайтай нийлэхгүй ингээд зөрчил үүсээд идэг байхгүй. Гол хангам нийлүүлэгчтэй дотоодын байгууллагыг сонгох бодлого бариад байна уу? Тийм. Бизнес эрхэлж байгаа хүмүүс маань бусад бизнесийг дэмжиж ийж энэ зах зээл маань өөрөө томоор ингээд зэрэг хөгжинэ. Бусдаар одоо бид нэр ашгаа бодоод ч юм уу тий хятад өндөг Оросоос орж ирдэг. Бүтээгдэхүүн гэж бодох юм бол нэрэл урдаас Оросын өндөг бол бараг гэдэг юм шүү дээ. 100 нэг өндөг болноос 100 төгрөгийн хэмтэн. 100 төгрөг гэдэг чинь массын үйлдвэрлэл маш өндөр төгрөг гарна шүү. Нэг сетиг өндөг чи 3,000 төгрөг. Тийм байна. 9,000 төгрөг. Тий. Ингээд зөрүүтэй байдаг. Тэгэхэд бид нэр заавал төмөн шуутаал авдаг. Өндөг бол төмөн шууд. Дандаа төмөн шуутаас бид нар одоо төмөн шуутаасаа бас 4 орчим жил болж байна уу? Гахалтай. Байнга л төмөн шуутал авдаг. Тэгээд ингээд удаан бас нэг онцлог байгаа. Нэг компанитай удаан харилцах онцлог. Маш удаан бид нэг харилцаад одоо үнэтэй харилцагч нь болж штэ байнга маш сайн партнер нь болж штэ нэг компанитай одоо жишээл төмөн шууд. Тэгэхэд ковид үед төмөн шуудын үйлдвэр доголдоод өндөг Монгол тасалдаж эхэлсэн штэ. Тэгсэн өндөгний өрх байлын хувьд хэмжээнд хүртэл гарсан. Тэгэхэд төмөн шууд дандаа төрүүлж манайх руу өндөг явуулдаг. Найдвартай харилцагчаа. Тийм. Танаар руу төрүүлээ явууллаа шүү. Тийм. Үнэхээр хомсдолтой байгаа ч танад ядаж 5 ярц өглөө шүү. Ингээд нөгөө бидний юм найдвартай харилцаа бүтээх нь өөрөө хэд хэдэн төрлийн даваа талтай байна. Олон улсын стандарт хөгжүүлээд ингээд явж байна. Тэгэхээр энд хүрсэн байгаа юм чи одоо байгууллагын дараагийн алсын хараа хэдэн онд юу бүтээн гэж харж байна. Одоо манаас залуу удирдагч явд. Бид сая нөгөө өмнөх 5 жилийн бидний стратеги ингээд дууссан сая. Энд 26 оны 1 сарын 1-нд бид нар өмнөх стратеги дуусгасан. Энэ стратегид бид нар юу зорьсон бэ гэхээр стандартын дагуу жишг болчихъя гэдгийг л зорьсон.
Стандарт байгуулга болохын тулд бидэрт юу хэрэгтэй вэ гэдээ бид нэр гаргаж ирэхэд нэгдүгürt нийт мэдээлэл хэрэгтэй байна. Тэгээ хүн бицэх юм стандарт юм байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт дэлгүүр маань өөрөө хүний хэрэгцээнд тулгуурсан юм конвенс стор буюу ая тухтай дэлгүүрээс монголоор орчуулж байна. Ая тухтай дэлгүүр байх хэрэгтэй байна. Гуравдугаарт нь юу вэ гэхээр хүн түр амрах хэсэг байх хэрэгтэй байна. Эдгээр нь өөрөө буцаагаад олон улсын стандарт их байх хэрэгтэй байна гэд судалж эхлэнгүүтээ бид нар сая 24 оны сүүлээс эхлээд 25 оны 4 сард бид нар Монгол улсын хамгийн том метр квадраттай CU буюу CU 484 дэх салбарыг франчайз эзэмшихээр бид нар худалдаж авсан. Яагаад авсан бэ гэхээр хуучин дэлгүүр ажилладаг байхад л толгойн өвчин ихтэй, асуудал ихтэй, бараа бүтээгдэхүүн их олон тооны бараа бүтээгдэхүүнтэй ажиллах хүн хэцүү, тэгэл тооллого юм тийм маш их юм процесстэй байсан бол CU гэдэг нь өөрөө олон улсын стандарттай олон улсын байгууллага. Тэгэхээр тэнд мэдээж туршлага байгаа гэсэн үг. Бид нар туршлага бидэрт хэрэгтэй. Буюу стандарт яаж ажилтгүү гэдгийг бид нар системээр нь ойлгоод байна. Системээр нь яг хажуудаа тавьж байгаад хоолох гэдэг шүү дээ. Суралцсан гарын авлага шүү. Тийм, тэр чинь бид нар шууд гарын авлага гэж байгаа юм чинь. Тэгэл тэгэхэд ийм л хийсэн биз гэдэг юм. Одоо бид нар ингээл харахаар ийм л хийсэн биз гэдэг. Тухайд бол бидний толгойд байхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд CU-г авдаг гол шалтгаан нэгдүгээр CU маань өөрөө хэрэглэгчийн бүх юмыг хангацсан. Бүх хэрэглийг хангаж чадж байгаа. Тэгээ бараа бүтээгдэхүүний категори нь тэгээд энэ нэр төрөл нь ороход яг хүний бүх сонгож авах юмнууд байдаг ч юм. Тэнгүүтээ удирдахад маш амар. Энэ маань маш том сонголт байсан. Зүрүүлээд маш зөв сонголт байсан. Хамгийн том юм нь олон улсын стандартын дагуу нийцсэн төв болъё гэхээр яхахгүй стандарт хэрэг болсон. Бүх юм ингээд стандарт бол олон улсын гэж бахархалтайгаар хэлэхэд тулд бидэрт олон улсын стандарт хэрэг боллоо. Ажиллагаа. Тэгээд бид нар 2025 оны хамгийн сүүлийн бидний нөгөө Асын харааны хамгийн сүүлийн юм нь стандарт нэвтрүүлэх байгаад бидний ингээд стратеги 5 жилийн стратеги яг ингээд дууссан. Бид нар дүгнээд үзэхэд яг бодсон бүх юмаа хийгээд дууссан. Одоо тэнгууд дараагийн 5 жилийг бид нар сая өнгөрсөн оны сүүлээр гаргаад энэ оны ихэр ярилцж дуусгаад энэ маань юу болох боломжтой вэ гэхээр ажилжуулалтын зам дагуу бид нар одоо бидэрт байгаа нэг хөрх хэдэн жилийн туршлага хийж үтсэн, туршиж үтсэн юмнууд нэвтрүүлсэн стандарт ч юм уу хамтарч үтсэн газруудаас харахад бидэрт бол туршлага байгаа юм байна. Зам дагах ажилжуулчил болон тээвэрж явж байгаа хүмүүсийн судалгаа байгаа юм байна. Одоо дараагийн бол салбар гаргах. Салбар гаргая. Боломжтой холбоо франчайз гаргая. Одоо яг энд хэрэгжүүлсэн бүх систем, менежмент одоо бодлогоо дахиад нэг өөр газар тийм франчайз байдлаар тэр чигээр нь хэрэгжүүлж. Тэр чигээр нь ажиллах. Тэнцэнэ юу хэрэгтэй яаж байх вэ гэдгийг бид нар нэг юм жижигхэн хөрөнгө концепт болгоод зураад үзсэн. Хэд оршин төсөөр босох вэ гэдгийг бодож үзсэн. Тэгээ бид эхний ээлжиндээ бол говийн аймагуудаар хий гэдэг судалгаанд явж байгаа. Өнгөрсөн зам бол бид хоёр Дорн говь чиглэл рүү судалсан. Өмнө говь чиглэл рүү бас нэг явж судалж үзсэн. Дунд говь руу одоо нэг удахгүй явах чаа. Эдгээр ингээд байршлуудыг бол хамтрах боломжтой хүмүүсийг судалж байгаа гэсэн. Яг тухайн орон нутгад. Тийм. Эмдэрлийн бизнес рүү орсон юм л да. Тэгээ бас нөгөө франчайз эзэмшигч юм уу салбар хариуцах хүнээ бид сонгохын тулд бас л нөгөө үнэцвэл. Тэр өөрөө бидний үнэцүүлэлтээ тохирчих хэвээр хүнд өгөхгүй бол ямар ч хамаагүй нэг мөнгөтэй ирээд танахыг авъя гэхэд манайх өвчвөл буцаагаад энэ бизнес амьдрч чадахгүй хүчих гээд байгаа гэсэн. Тийм болохоор илүү өөрсдөө үнцийн тохирох хүнийг хайж байгаа хамтрах боломжтой. Тийм бол бид нар бүх юмар нь дэмжих нэ бүх менежментийг оруулж өгнө, бүх бүтцийн зохион байгуулалтыг хийж өгнө. Бид бүр гаргасан зураг төслүүдээ бүгдийг ажилтнаа ингээд явахаар юм бэлэн юмд хийж байгаа гэсэн. Дахиад авах олон улсын стандартууд байна. Шаардлагатай. Ялангуяа хүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд хүнсний аюулгүй байдал гэдэг стандарт 22000 гэдэг стандарт заавал авах шаардлагатай. Тэгээ хүн үйлдвэрлэж байгаа бизнес хийж байгаа бол 14001 буюу байгаль орчны стандартыг авах хэрэгтэй. Гэхдээ суур 3 стандарттай болцоод бид нар дараагийн салбараа хийе гэдэг жоохон хойш тавьж байгаа гэсэн. 26 онд болохоор бидэд гол барьж байгаа бодлого маань мэдээж нэвтрүүлсэн стандартаа баталгаажуулж илүү тэрийгээ сайжруулах, хөвшүүлээд сайжруулад баталгаажуулах. Тэгээд тэрний араас бусад стандартын суурийг тавья гэх ийм жилээ тавьж байгаа гэсэн. Сонирхолтой байлаа. Ярилцах одоо явцдаа би ч гэсэндээ сая хувийн хувьд маш их шинэ мэдээлэл авлаа. Цаг зав гаргаад бас бидний хүлээж аваад энэ бүх одоо хугацааныхаа туршлагыг бүр харамгүй нээлттэй асуултсан танд маш их баярлалаа. Баярлалаа бас. Маш их туршлага. Хийгээд хал туршлагатай болоод идэв. Одоо яг өөрөө өдөр тутам тэгээд байгаагаар энэ нэг туршлага бас юу гэдэг нэг хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу хаяас хүн боддог. Гэхдээ бас үнэхээр хин чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа. Эсвэл явуулаад бас уучраа яах ёстой болоо гэд бас гацсан байгаа хүмүүс магадгүй энэ подкастыг үзээд бас шин санаанууд маш ихээр авсан байх гэж бодож байна. Тэгсэн баг. Нэмж хэлэхэд магадгүй бас тэ говийн бүсээ саяны хэлсэн дорн говь, дунд говь, өмнө говь чиглэлд зам дагуу үйлчлэгээ эрхлэхээр сонирхож байгаа эсвэл өөрийн байгаа бизнесээ илүү одоо системтэй стандарт хэрэгжүүлсэн франчайз сонирхож байгаа бол
Dream Oasis компанитай холбогдож болох нь. Манайтай холбогдох нь манайх Dream Oasis-ийн хайган бол бүх төрлийн мэдээллийн сувгуудаар гараад ирнэ. Гигант аялал жуулчлал подкастын маань энэ удаагийн дугаар Говь Сүмбэр аймгаас зам дагуу үйлчилгээ эрхэлж байгаа бизнес олоо Dream Oasis-с танд хүрлээ. Дараагийн зочинтойгоо эргээд уулзъя.